Манай school community дотор маш олон хүмүүсийн хүсэлтийн дагуу нэг компани шинжилгээ хийгээд үзлээ. Ямар шинжилгээ юм бэ гэх юм бол SoFi гэдэг компани, санхүүгийн үйлчлэгээний компани, fintech. За. Техникийн хувьд бол энэ чартыг харах юм бол амар гоё харагдаж байгаа. Cup and handle formation тий. Тэгээд ерөнхийдөө cup and handle formation ямар потенциалтай юм бэ гэх юм бол энэ яроолноос ам хүртэл 1-2 дахин өсөлт үзүүлэх боломжтой. За хэдүүлээ яроол дээр нь тавьчаад ам хүртэл нь явуулаа гэж бодъё. Окей. За тэгээ энийг давхарлаад ингээд тавиад үзэх юм бол энэ компани хувьцаа ер нь бол одоо энэ $14 хавьяас $30 хүртэл өсөх потенциалтай. Окей. Гэхдээ хэдүүлээ school community дотор хөрөнгө олт хийхдээ зүгээр техник шинжилгээ ерөөсөө хийхгүй байгаа бид хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээр мэдээж чартуудыг харж байгаа үнэтэй юм уу хямдхан юм уу uptrend дотор байна уу downtrend дотор явж байгаа юм гэх мэтчлэн одоо ерөөхдөө юу арах хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ компани information-ыг cup and handle information-ыг пуужиндахын бодит болох чадвартай юм уу үгүй мүү хэдүүлээ санхүүгийн үзүүлэлтийг харах хэрэгтэй. За би тэгээ хийдгээрээ бүх санхүүгийн үзүүлэлтүүдийг хараад компани танилцуулгатай нь хараад үүсгэн байгуулагчийн ярилцлагыг сонсоод баг 2 хоног зарцууллаа. Них их биш. Hims and Hers дээр би одоо баг нэг бүтэн сар гарна бодод зүгээр цагаараа зарцуулсан байгаа. Тийм учраас тийм ихтэй байгаа компани дээр Robinhood дээр бас нэг 2-7 хоног бүр цэвэр шинжилгээний цаг зарцуулсан. Окей, Sophie дээр 2 цаг зарцуулаад тоомоо шивхээсээ гадна. Тэгээ ямар дүнэлт нүрх юм бэ гэх юм бол биднэрт арай гоё хөрөнгө олтын опшнууд байгаа. За яагаад ингэ хэлж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. 2022 оны эхний улиралд энэ компани хүүгийн орлого за цэвэр нийт орлого тийм 330 сая байсан. Тэгээ 2025 оны эхний улирал бол $771 сая болсон. За энийг ингээ хэдүүлээ хуваач заяа. 130-аар өссөн. 1 2 3 4 жилийн дотор 130-аар өссөн байна. Окей. Өөр хугарлын цэгтээ хүрсэн юу ч гэсэн компани ер нь бол өнгөрсөн 1 2 3 4 5 6 улирал ерөөхдөө ашигтай ажиллаж байгаа earnings per share дээр. Гэхдээ earnings per share growth нэг ч хувьцаан дээр хэр их орлого одоо оногдож байгаа юм бэ гэх юм бол өсөлт нь окей энэ үед өндөр байснаа одоо буцаагаад намдаад байна. Та ингэ харж байгаа бол нэг хувьцаан дээр 5 цент, 8 цент, 2 цент, 6 цент. За энэ үед татварын маш өндөр буцаалт авсан. Энэ нь бол яг үйл ажиллагаатай тооцохгүй. Тэгээд 7 цент руу явж байгаа. Энэ компани нэг ч хувьцаанаар нэх сүртэй өсөхгүй байна. Окей. Борлуулалт нь нэг сайн өсөхгүй байна. Нэг ч хувьцаанаар оногдож байгаа мөнгө нь өсөхгүй байна. Тэгээд ерөөхдөө юу гарч эхэлж байна гэх юм бол за энэ жилээр ингээд тавьсан байгаа заяа. 2021 он үгүй энэ 2019 он шүү заяа. Ингээд цэвэр борлуулалтын орлого net revenue энэ байсан байна. За net revenue ерөөхдөө өссөн. Тэ та ингэ харж байгаа юм бол тэ 500-аар өссөн байна. Энэ жил өнгөрсөн жилдээ ингээ харьцуулаад ингээ хуваах юм бол 26%-аар өссөн байна. Гэхдээ биднэрт энээсээ илүү гоё компаниуд байгаа. Жилийн дотор 26%-аар өснө гэдэг чинь тийм ерөөхдөө энэ жоохон удаашраад байгаа. Тийм. Одоо энийг 34%-аар өссөн. За энэ үед 59%-аар өссөн. Энэ үед 74%-аар өссөн. Окей. Ерөөхдөө энэ компани өсөлт нь жоохон бууралтай байна. Ерөөхдөө өсөж байгаа. Гэхдээ ингээл тийм агц нь жоохон удаашраад байгаа. Одоо шинэ үйлчлэгээ гих мэтчнэл орж байгаа хэрнээ биднэрт энээсээ илүү гоё хувьцаанууд байгаа. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулах болмоор байна уу? За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таатай бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таатай өгнө.
За жишээлбэл та анхаарлыг хаашаа татмаар байна гэх юм бол энэ Robinhood-ийн Robinhood-ийн санхүүгийн үзүүлэлт рүү орцгоё заяа. Robinhood-ийн revenue $958 сая доллараас 2.9 тэрбум л өссөн. За, цэвэр ашиг нь тий 3 тэрбумын алдагтай байсан бол одоо хугарлын цэг зуг гарсан юм байгаа. Free cash flow ингээд ерөөхдөө өсөлттэй. Гэхдээ Robinhood дээр free cash flow-ыг яг шууд ингээд авч болж үзэхгүй transaction volume өсөө явж байгаа. Бусад үйл ажиллагаа бүх юм өсөд байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ компани дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол Robinhood дээр та харж байгаа юм бол 878 мянган хувьцаатай 3 жилийн өмнө одоо 2022 онд. За 2 жилийн өмнө 890 мянган ширхэг хувьцаатай. За тэгээ өнгөрсөн жилийн эцэст 885 мянган хувьцаатай. Хувьцааны тоо нэг амар өсөхгүй байгаа. Sophie харах юм бол Sophie харах юм бол энэ хувьцааны тоо те замбрааг өсөлттэй байгаа. 2019 онд 65 сая ширхэгтэй 73 сая одоо 945 сая тэрбум ширхэг хувьцаатай болцсон байгаа. Ерөнхийдөө dilution нэлээд өндөртэй. Одоо ингээд dilution-ыг харах юм бол тий dilution 16-аар өссөн. Борлуулалт нь 26-аар өссөн. Тий ашигт ажиллагаа нь яг вэ окей Robinhood энэсээ илүү. За окей бидний Robinhood энэ компаниас илүү сайн хөрөнгө олт. Тий гүйцэтгэлээс хараад үзэх юм бол за өнгөрсөн цаг үе аваад үзэх юм бол магадгүй энэ компани эрх улиралтаа тэрний дараах улиралтаа гайхалтай санхүү үзүүлэлтүүд гаргаж магадгүй гүйцэтгэл. Тэгэх юм бол хэдүүлээ энийг эргээ харах хэрэгтэй. Ингээ хэмс харах юм бол заяа 2021 оны нэг улиралтаа 53 сая доллартай байсан бол одоо энэ 500 хэдэн сая 10 нуурсан байгаа байхгүй юу? Окей. За жилийн тоор нь аваад үзэх юм бол 21 онд бүтэн жилээр 271 сая долларын борлуулалт байсан бол одоо тэрбум 400 доллар болсон байгаа байхгүй юу? Окей. Иймэрхүү компани биднэрт байгаа учраас Sophie ерөөсө хэрэггүй. Sophie бас тийм амар аюулгүй хувьцаа биш. Одоо жишээлбэл аюулгүй юм хөрөнгө олт хиймээр байгаа юм бол Nvidia байна. Тэ Meta компани байна. Эднэрийн үзүүлэлтүүд бас дэжгүй. Тэгэл дүнэлт товчхондоо хэлэхэд тэ бидний багц дотор Sophie-аас 2 3 4 5 6 7 илүү компани байгаа учраас Sophie компани хувьцаагийг одоохоно багц руу оруулах хэрэггүй. Би бас үнэлгээний шатанд ороогүй яагаад гэх юм бол биднэрт илүү сайн опшн байгаа учраас илүү гоё, илүү өсөлттэй зах зээлийг өөрөө бүтээж чаддаг эсвэл өрсөлдөгчөөс зах зээлийг маш ихээр ингээ булаагаад авч чаддаг компаниудын хувьцаа сонирхож байгаа учраас Sophie компани багцлууга одоохоно нэмэхгүй юм байна шүү. Окей. За тэгээд Scoop community-ийн гишүүдүүд доор ерөөхдөө энэ санхүүгийн модельийг татаж болно. Тэ та өөрөө ингэ тоглоо үзчих. Тэгээд дараагийн үнэлгээнд дээр эргээд уулзцгаая. За хөрөнгө олтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг бүтэн нэг цагийн видеогаараа 7 болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай.
Линк дээр дарснаар манай School community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.